Сургууль хөгжлийн хөтөлбөр нь үндсэн 4 хэсэгтэй 14 бүтээгдэхүүнтэй бөгөөд орон нутгаас ирүүлсэн захиалга хүсэлт онцлогт тохируулан уг хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа юм а. Хөтөлбөрт хамрагдсан багш сургууль хүмүүжүүлэгчийн мэрэгжил ур чадвар дээшилж агсан шатны сургалтанд хамрагдаж хөрвөх чадвартай болох бол сурагч нь өөрийн авяас чадварыг нээн хөгжүүлж өөртөө ихтэй бие даан суралцах чадвартай болохоос гадна эцэг эхчүүд хүүхдийнхээ сурах харилцааг дэмжих зэрэг үр дүнтэй юм а. За орон нутгаас уг хөтөлбөрийн хүрээнд багтсан сургалтанд хамрагдах хүсэлт захиалга улсын хурлын гишүүн Эрдэнэтийн ажлын албанд өгдөг юм байна. За дээрх хөтөлбөрийг улсын хурлын гишүүн Эрдэнэтийн ажлын алба болон Монгол Улсын боловсролын их сургууль цэцээгүй менежментийн дээд сургууль хамтран хэрэгжүүлж байгаа юм а. За өөрийнхөө сургуулиуд дээр ингээд бид багшийн хөгжил, сурагчийн хөгжил, сургуулийн хөгжил гэдэг энэ одоо хөтөлбөрийн хүрээнд маш олон ажлуудыг бол хийх боломжууд бол харагдаж байгаа. Жишээлбэл манай сургууль дээр ихэд сургууль болон одоо сум орнуудынхаа одоо онцлогт тохируулан бид бүхэн одоо сургууль хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд 6-аас 9 дугаар ангийн донд бол одоо үндэсний бичигтэн ангиудыг бол нээж ажиллуулж эхэлж байгаа. Тэгээ ер нь бол манай тойргийн улсын хурлын гишүүн Эрдэнэтийн санаачлагаар манай Сэлэнг аймгийн баруун бүсийн одоо сургуулиудад одоо шинээр сургууль хөгжлийн хөтөлбөр гэж төсөл хэрэгжүүлж байгаа. Тэгээ энэ бол одоо маш их юм үр өгөөжтэй одоо анх санаачилж гаргаж байгаа юм төсөл байгаа. Тэгээ энэний хүрээнд бид нэр өнгөрсөн хавар бас манай нийт баруун бүсийн сургуулиудын бүх одоо сургуулийн багш нар бас боловсролын их сургуулиас очсон багш нартай хамтраад ийм сургалт явуулсан ба энэ багшийн ёс зүйн талаар бас ийм сургалт явуулсан хамгийн анхныхаа энэ бол багсыг бас чадваржуулах сургуулиудын бас нэг болсон. Сургууль хөгжлийн хөтөлбөрийн танилцуулга бол энэ оны эхний сургалт 2017 оны 11-р сарын 3-аас 5-ны өдрүүдэд Сэлэнг аймгийн Сайхан орхон туул, Баруун бүрэн, Сант орхон түшиг, Цагаан нуур, Зүүн бүрэн, Хушаат суманд болсон юм. За дээрх сумдын ерөнхий боловсролын сургууль болон сургуулийн өмнөх боловсролын байгууллагын багш сургууль хүмүүжүүлэгчдэд сургууль хөгжлийн хөтөлбөрийг танилцуулж, сургалт зохион байгуулахад 11 сургууль, 13 цэцэрлэгийн нийт 384 багш сургууль хүмүүжүүлэгч хамрагджээ. Уг хөтөлбөрийн хүрээнд Сэлэнг аймгийн Баруун бүсийн 11 сургууль, 13 цэцэрлэгэн, 64 удирдах ажилтны зөвлөгөн энэ өдрүүдэд Улаанбаатар хотно болж байна. За энэхүү Сэлэнг аймгийн баруун бүсээс сонгогдсон улсын хурлын гишүүн Эрдэнэтийн тойрогтой хийж байгаа ажлуудын нэг нь боловсролын чиглэлээр хэрэгжүүлж байгаа сургууль хөгжлийн хөтөлбөр юм а.